Тэгэхээр үзэгчтэй өнөөдөр улсын хурлын чуулганаар одоо яаралтай гормоор хэлцэж байгаа биржийн тухай хуулийн асуудлаараас гишүүнээс тодруулга болон эхлэж байна. Улс орны эдийн засгийг хэцүүдлээ тий бид нар одоо ингээд нөөцөөр зааж гол төсөв ингээд хэцүүдлээ гэдэг агуулга зөв боловч ард нь ямар олон асуудал нуугдаж орж ирж байна. Тэгэхээр энийг та хоёр нь яаж? Яг зөв тантай санал нэг байна л да. Ялангуяа энэ уулуурхаан биржийн тухай хууль бол энэ өөрөө өндөр ач холбогдолтой хууль байсан шүү дээ. Одоо яг нүүрсний хулгай гэж яригдж байгаа дийд гараад тэгээ 2 жилийн хугацаанд дотор 17 их найт төгрөгийн арилжаа хийгдсэн байна. За тэгээд энэ дотроос 1.3 их найт төгрөгийн нэмэлт одоо нөөцөнд үн өснөөс авсан одоо нэмэлт орлого болсон. Тэгэхээр энэ хуулийн одоо статистик баримтыг аваад үзэх юм бол маш амжилттай хэрэгжиж байгаа хууль. Гэтэл яг нүүрс өсөх үед болохоор бирж ашигтай ажиллаж байгаад нүүрсний үн унахаар бирж болохоо боллоо гэдэг энэ агуулга байж болохгүй маа. Энийг бол би хуулийн тоглолтоос илүүтэй менежментийн тоглолт гэж харж байгаа. Тэгэхээр яралтай гормоор орж ирэхдээ тодорхой хангалттай судалгаа хийсэн бол ийм төвлөлтөнд хүрэхгүй лсэн бол. Нөгөө талаар бас 13 дугаар заалт бол нэлээд асуудалтай заалт орж ирж штэ тий. Төрийн өмчит компаниуд одоо улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийхийн тулд бүтээгдэхүүнийг одоо солилцох юм гэрээгээр одоо нүүрсээ борлуулж болно. Тэндээс хэдүүлээ одоо бүтээгдэхүүн аваад энд одоо том одоо төслүүдэд хөдөлгөё гэдэг ийм агуулга орж ирж байна. Тэгэхээр энэ үнэхээр нөгөө төрийн өмчит компаниудыг бас цомхон болгоё, жижигхэн болгоё те бизнесийн одоо өрсөлдөөнийг нэмэе гэснээсээ эсрэг байр суурьтай ороод ирж байгаа энэ байдлыг тааж байна. Яг хоо энэ хууль дотор миний хувьд бол өнөөдөр энэ уулуурхаан бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэхдээ яг таны хэлж байгаа бид нар өнөөдөр яах ёстой гэх юм бол нүүрсээ аль болох олон шугамар борлуулах хэрэгтэй тийм. Ер нь үнэ хамаарахгүйгээр бид нар борлуулах хэрэгтэй. Яг гэвэл Монгол улсын экспортын орлогын гол бүрдүүлж байгаа зүйл бол нүүрс бараг дангараа шахуу байна шүү дээ. Тэгэхээр бид нар аль болох одоо олон талаар борлуулах хэрэгтэй. Тэгэхээр энэний нэг зүйл нь одоо энэ value exchange гэж яриад байгаа тийм. Одоо бас нэг концепт орж ирж байна л да. Гэхдээ энийг яг хамгийн гол нь энийг хийх нь миний бодлол зөв гэж бодож байгаа. Яг тэгэхээр томоохон бүтээн байгуулалт явуулахад бид нар өнөөдөр нэгэнтээ мөнгө толоод өгч чадахгүй эсвэл зээл тавина гэсэн хоёр сонголт байна. Тэгвэл бид нар нүүрсээ ашиглаад тэр том мегацлыг явуулах боломж байх юм бол ашиглах хэрэгтэй. Харин энэний сонгож шалгаруулалт эсвэл энэ ямар зүйлээр ямар нөхцлөөр явж байгаа гэдгийг улсын хурал дээр авчирд улсын хурал өөрөө нээлттэй хэлэлцэж шийтгэл ёстой. Тэгэхээр аргачлал зам нь зөв бол энэ өөрөө одоо шийдэл нь тий одоо байж болох шийдэл гэж харж байгаа. Нөгөө ой сайхан юм яриад ингээд баталцдаг. Гүйцэтгэл дээр яг таны хэлдгээр алдаа гардаг шүү дээ. Жишээ нь яг шүд ярьж байгаагаар бол жишээ нь танилцуулж байгаа одоо сайдын хэлж байгаагаар бол 4 том компани гэрээ хийх нь л дээ. Тэгэхээр хамаг сайн коксч нүүрсч одоо тэгээ гарчгаар үлдсэн нөгөө бирж дээр чинь одоо нөгөө чанаргүй нүүрс үнд нь үлдээд дахиад үн унах нөгөө уртлын тоглолтод бүр мөсөн орох юм төр зураг гараад ирвэл яах вэ гэдэг болгоомжлол байна. Тэгэхээр энэ бол яг л бас менежментээр шийдэж болох асуудал хгүй тохиролцоонд одоо энэ чинь хилцэл хийн штэ. Хилцлийн хүрээнд ямар давхрахын ямар нөөц хэдэн хувь байх уу гэд улан асуудлыг амархан шийдэж болох юм. Тэгэхээр өнөөдөр Эрдэнэс тавталгууд дээр тулгамдж байгаа энэ асуудлууд бол одоо үн угаасаа өөрөө өсөж буурж идэл зүйл шүү дээ. Аль алинд нь л менежмент бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр энэ менежментийн тоглолт шүү дээ. Ер нь бол хуулийн тоглолт биш менежментийн тоглолт. Эрдэнэс таван толгой дээр засгийн газраас гадаад менежмент аваад одоо оруулна гэж одоо баг 3-4 сар мэлсэн. Тэрийг л яаралтай хийх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол Эрдэнэс таван толгой дээр тулгамж байгаа асуудлыг менежмент технологийн хувьд операцийн хувьд те шийдэд явах боломж байна л гэж харж байна. Нөгөө талаар өчигдөр Туван сайд байнгын орооны хурал дээр хэлэхдээ бол яалтчгүй нь бол урд одоо нүүрс авж байгаа цөөхөн эдийн бирж дээр тоглож байгаа компаниудыг бойкот яваад байна тий. Цаанаа гаргасан нүүрсээ ачихгүй ачилтын талбайг ингээд дүүргчээд тий тэрэгтгэл одоо 4 сая тонноор ачдаг байснаа нэгэн одоо сая тонноор ачдаг болоод ингээд бойкотлаад ийш тэгээд өөрөө тэрийг хэлчихээр бид нар тэр бойкотонд нь орж болох. Үгүй тэгэл ер нь нэг зүйлийг хэлээ нүүрстэй өнөөдөр Монгол улсын экспортын бараг 50-60% бүрдүүлж байна. Хамгийн их доллар болж ирж. Тэгээ нөгөө талаасаа тэгэхээр бас хамгийн их асуудал үүсэх гэдэг эрсдэл өндөртэй салбар мөн шүү дээ. Тэгэхээр хятад тэгж бойкотлж ингэж бойкотлж ийм асуудалд бол байнга тулгарч ирсэн цоошин зүйл биш. Ковид үед нөхцөл байдал ямар хүндэлсэн гэж бодож байна. Цагаан хадан дээр нь дүүрсэн нүүрс гарч чадахгүй тээвэр нь өөрөө тээврийн үнэ нь нүүрсний үннээсээ илүү үнэтэй ийм нөхцөлд бид нэр асуудлаа шийдээ явж болж ирсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн асуудал нүүрсний үнэ унгууд дийлдэшгүй асуудал байна гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ менежментээр шийдэж болох асуудал байхгүй. Тэгэхээр яаралтай хуулийн нэмэлт өөрчлөлтгээс илүүтэйгээр менежментийн асуудлаа яаралтай шийдээд чаддаг мэддэг боловсролтой мэдлэгтэй залуусаар нь Эрдэнэс тавталгад авчираад удирдуулалтаа улс төрийн томилгоо хийж болохгүй шүү дээ. Улс төрийн томилгоо яваадах юм бол бид нэр хичнээн гоё хууль нэмэлт өөрчлөлт оруулаад амьдрал дээр яах вэ? Очоод унаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаа ерөөсөө шийдэл нь биш ээ гэж хэлээд байна.
Өнөөдрийн биржийн тухай хуулийг дагуулад шал өөр хуулийг оруулж ирж байгаа гэдэг зүйл ярьж байна. Дээрээс нь агентлаг байгуулахаар юм аа. Яагаад заавал энэ одоо яаралтай гэдэг горимыг бариад шал одоо нэг тодорхой зүйл залтанд нороогүй өөр зүйлийг барьж орж ирж байгаа гэдгийг та яаж харж байна? Тийм зөв. Энэ бол зарчмын хувьд яг тухайн хууль орж ирэхдээ үзэл баримталд орж ирдэг. Үзэл баримтлал тухайн яг нүүрсний биржийн арилжаа ирж байгаа бол тийм уулуургаан биржийн арилжаа гэж бол биржийн үзэл баримтлалдаа л байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол баг 3 төрлийн нэг хуулийн дээр одоо жишээлбэл яралтай гормыг ашиглаад дундуур нь хавчуулж орж ирж байгаа зүйл ажиглагч. Тэгэхээр цаашдаа ер нь улсын хурл одоо иймэрхүү одоо жишээлбэл одоо хууль дагуулж янз бүрийн зүйл оруулж ирдэг одоо болох ёстой. Засгийн газраас болох ёстой. Энийг эсвэл хүлээж авахгүй байх эрх нь байгаа шүү дээ. Өнөөдөр хуулийг бол та дэмжих гэсэн байр суурь. Тийм өнөөдөр уулуургаан бүтээгдэхүүний биржийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй. Зөвхөн тодруулга болгоны төрөд өндөрлж байна. Дараагийн мэдээлэл хүлээн авна уу?